Манай студид боловсрол шинжилгээ ухааны яамны Үзэгчдийн хэлээс зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Үзэгчдийн хүнд орон дөрвийн ангид ийг л үзэн хөтөлбөр зочны цаг. Гэмийн төргийн үзэгчтэй хөтөлбөр зочны зарим төрүүлэгчтэй яг одоо манай студ За зочны цаг нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ одоо студиэс шууд хүрч байна. Манай студид яг одоо улсын дээд шүүхийн хамгийн газрын дарга Заяа Дэлгэр ажиллаж байгаа юм а. Би цаг үе сэдвэрийн өдөр ярилцах болно. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Улсын дээд шүүх, ер нь улсын дээд шүүх гэлтгүү Монгол улсын шүүх систем өөрөө иргэдтэй нээлттэй бай. Шүүх өөрөө ойлгомжтой бай тэ гэдэг ийм чиглэл бол баримталж байгаа. За энэ чиглэлийг баримтлаад хуулинд ч гэсэн нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан. Ялангуяа одоо шүүх шийдвэрээ тайлбарладаг боллоо. Яагаад ийм шийдвэр гаргасан юм? Ямар хуулийг үндэслэсэн те? Ямар нөхцөл байдал байсан юм гээд. Энэ тусмаа хүмүүс шүүхэд итгэх итгэл нэмэгдээд хардталт нь багасаад бас ойлгож байгаа юм хүн багас сэргүүцдэг те. Энэ агуулгаар явж байгаа нэг үуч хараад байгаа. Ялангуяа 21 оны хуулийн өөрчлөлт, 24 оны хуулийн өөрчлөлт гээд зарим хуулийн өөрчлөлт нь одоо 25 он гарснаас хойш үндсэндээ хэрэгжиж эхэлж байгаа шүү дээ тийм. Гэхдээ энэ өөрчлөлтүүд дундаас нэг анзаарч харсан нэг сонин зүйл нь дээд шүүхэд ер нь хэн ажилтдаг вэ гэхээр одоо иргэдийн төсөөлөл бол магадгүй анхан шатны шүүхтэр, давзаалтхын шүүхтэр ажиллаж байгаад нэлээд туршлага хуримтлуулсны дараа дараагийн шатлалын шүүхтэр ажиллаж байна уу? Одоо эмчээр ярил одоо тийм өрхийн эмнэлэгт магадгүй дүүргийн эмнэлэгт ажиллаж байгаа нэг шатагч байгаа юм байна уу гэж хараад исэн чинь дөнгөж шин тутам төгссөн залуу боловсон хүчиндээ бас дээд шүүх ажлын байрыг бүр бий болгож байгаа юм байна гэсэн агуулга хуульд орж ирсэн юм байна. Тэгэхээр ямар тохиолдолд яаж дээд шүүхэд одоо дөнгөжтэй эрх зүйч мэргэжлэр шинээр төгссөн оюутнууд орж ажиллах боломж байна уу гэдгийг та эхлээд ярихгүй юу? За дээд шүүх ил тод байдлыг шүүхийн ил тод байдал гэдэг өөрөө системдээ маш чухал шүүхт итгэлийг мэдүүлэх иргэнтэйгээ ойрох иргэн төвтэй байх шүүхт итгэл нэмэгдэнэ гэдэг маань хүний эрхийн баталгаа тэнд шударгаар хангагдах одоо орчин нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Энэ утгаараа саяны таны хэлсэн тэр хуулийн шинтгэлийн бодлогууд за энэ хуулиудыг хэрэгжүүлэх ажил дээр шүүх өөрөө бүх шатандаа бас манлайлж ялангуяа дээд шүүхээс бол бодлогыг гаргаж ингэж төвчилж явж байна л да. За өнөөдөр бол бид нар одоо хаврын оюутнууд төгсөлт болох гэж байна. Тэгээ шинэ төгсөгчдөс биднийг шилдэг төгсөгчдийг салбартаа татах бодлого. Тэгээд улсын дээд шүүх өөрөө одоо тамгын газар нь нээлттэй шинэ тутам төгсөж байгаа хүүхдүүдэд сурч хөгжих одоо төгсөнгүүтээ шүүхийн тоонд орж ирээ тийм ээ. Ялангуяа дээд шүүхэд шүүхийн тамгын газарт одоо ажилд орсноор ямар давуу тал үүсэх вэ гэдгийг хүүхдүүд маань бас мэдээлэл мутаа байгаа. Энэ дээр бид нар бас нээлттэй мэдээлэл өгөх, өрсөлдөөд мэдлэг чадвараараа манлайлаад тийм ээ. Энийгээ одоо хөгжүүлэх ийм ирмэлцэлтэй хүүхдүүд дээд шүүхэд одоо тамгын газарт ажиллах боломжтой шүү гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах зорилготой өнөөдөр Монгол Улсын их сургуулийн хуулийн сургууль дээр бид нар хамтраад нээлттэй ажлын байрны өдрөлөг хийсэн байна. Тасаа ярьж ин те шилдэг төгсөгчтэй гэдэг. Тэгэхээр магадгүй маш зөвхөн орон тоон дээр маш өндөр шалгууртай байна уу гэж оюутны сонирхч иж магадгүй ямар ажлын байран дээр жишээлбэл одоо шинэ эрх зүйчээр төгссөн оюутнуудыг шалгаж авч ийн бэ? Ямар шалгуур тавьж ийн вэ гэдэг бас тэдний сонирхолтой байгаа. Яг гэвэл жишээлбэл Монгол Улсын их сургуулийн хуулийн зүйн сургуулийн эрх зүйчээр төгслөө гэхэд шууд дээд шүүхэд ажилд орё гэдэг маш сайхан сонсогдож байгаа хэ тэ. Энэ тухай таарахгүй. За бид нарт яг одоо оюутнуудаа өнөөдөр бид нар шинэ тутам байгаа боломжтой ажлын байруудыг бас танилцуулсан. За мөн цаашдаа одоо карьер ахиулаад илүү одоо бусад шатны хан давхын шүүхүүд дээр мэрэгшиж байгаад бас одоо дээд шүүхэд төвшин орж ирэх боломжийн талаар ч гэсэн танилцууллаа. За өнөөдөр бол бидний нэг тэргүүний зорилго бол энэ төгсөгчдөөс одоо шилдэг буюу одоо эрх зүйн мэргэжлээ маш сайн эзэмшихээс гадна хэлнийхээ чадварыг дэвшлүүлсэн судалгааны ажил бас одоо багш нарынхаа удирдлагад дор хийгээд үзсэн тийм ийм хүүхдүүд одоо шууд одоо дээд шүүхийн тамгын газарт за улсын дээд шүүхийн дэргэд шүүхийн академи гэж байгууллага байдаг. Шүүхийн академи маань нийт одоо шүүгчдтэй болон шүүгчээр бэлтгэгдэж байгаа болох гэж байгаа хүмүүс зориулсан сургалтуудыг хийдэг. Тэрнээс гадна судалгааны одоо академик үйл ажиллагаа тэнд бол нэлээд явагддаг л да.
Тэгэхээр тиймд хүүхдүүд сурч өгч боломжтой. За академи бол нээлттэй хэд хэдэн судлаачийн ажлын байр 10 судлаачийн ажлын байр одоо зарлагдсан ингээ явж байгаа. Дээжүүхийн хувьд 21 оны хуулиар улсын дээжүүх нэлээд их судалгаа шинжилгээнд дээр үндэслэж шийдвэр гаргадаг байдал одоо боломж хуульчлагдсан байхгүй юу. Тэгээ энд одоо шүүгчд туслах туршлагатаагаас гадна одоо шин дотом судалгааны ажлууд хийх чадвартай одоо хэлний одоо мэдлэгээ эзэмшсэн ийм хүүхдүүдийг бид нар бакалавра төгсөөд ирэхэд анханаас нь аваад ажиллуулах юм боломж судлаач гэсэн ажлын байрыг бий болгоод тэгээ одоо өнөөдөр манай дээжүүхтэр бол бид бүхэн 6 ажлын байрын саналыг тавилаа л да. Эрүү иргэн захиргааны танхимд 2 судлаач авах юм. Энэ маань бакалавраар төгссөн хүүхэд хэлний шаардлага тавигдана. Тэгээ судалгааны арга зүйтэй байх хэрэгтэй. Тэгээ энийг бол бид нар өөрсдөндөө одоо тодорхой ажлаас гаргаж шалгаруулах боломжтой байна. Шүүгчийн туслах судлаач гэсэн энэ орон тоон дээр авна гэсэн үг үү? Тий. Шүүгчд судалгааны тусалцаа үзүүлэх. Шүүн туслах ажиллагаанд за энэ харьцуулсан эрх зүйн болон практик судалгааны одоо тухайн асуудлаар ингээ хэрэг шийдвэрлэхэд маш олон одоо хөвлөврээр асуудлыг шийддэг амьдрал баялаг юм чинь тэгээ эндээс нөгөө хууль хэрэглээний асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл шүүгчд ийм одоо хэргийг шийдвэрлсэн ийм шийдвэрүүд байна өмнө нь шийдвэрлсэн гэдэг ч юм уу те. За заримдаа бүр тухайн Монгол улсад гарч байгаагүй хэрэгүүд ч бас байж болно те. Тийм тохиолдолд энэ олон улсад энэ хэргийг яаж шийдвэрлэлийн гадны шүүхүүд дээр туршлага судлах маань. Тэгээ туршлага тэдгэрийн одоо шийдсэн шийдвэрүүдийг харьцуулсан дүн шинжилгээ хийж судалж судлах шаардлага. Энэ дээр болохоор нөгөө шүүгч богино хугацаанд 30-20-оос 30 хоногийн дотор тэр бүхнийг унших, олох, хайх хүндрэлтэй. Ийм учраас манай дээр ийм судалгааны бааз үүсгээд төрөлжүүлээд урьдчилсан байдлаар ингээд тэр баазаа бүрдүүлээд ажилладаг байхгүй юу? Одоо олон улсын кейсүүдийг судалж гин дотоодынхоо шийдвэрүүдээр байнгын анализ хийгээд за энэ чиглэлд төчнээ шийдвэр байна гэдэг энэ техник болон судалгааны ажлууд дээр бол туслах ажилтнууд шаардлагатай байдаг. Тэгснээрээ нөгөө хэргийг маш богино хугацаанд одоо гадаад дотоод бүх талаас нь одоо онл практикаас нь судлаад шүүгч шийдвэрээ одоо илүү шударга үндэслэл бүхий боттой шийдвэрлэхэд нь л одоо тусалцаа үзүүлж байна гэсэн үг. Сая жишээлбэл одоо энэ олон нийтийн анхааралд үе зарим төрлийн одоо шүүхэн шийдвэрлэлтүүд орж ирдэг те. Эдээс эргэтэн шилжүүлэхтэй холбоотой эмчийн асуудал байна. Зам дээрээс нь шин тутам бүртгэгдэж байгаа гэвэл цахим заллингийн гэмт хэрэгний ч одоо хэдхэн жилийн өмнө маш зөвхөн бүртгэгддэг байсан бол одоо бүр жилд хэдэн 100-аараа хэдэн мянган хохирогчтой үнийн дүн насар том хэмжээний те coin гэдэл ярихад асар их. Тэгэхээр энэ мэдчлэн одоо дэлхий дээр гарч байгаа энэ бусад улс орнууд ер нь ямар одоо байдлаар шийдэж гин гэж одоо нөгөө хуулийн системийн төстэй улс орнуудаас туршлага судлах зорилгоор л гэсэн үг байна. Тэгэхээр өөрт нь асар их туршлага бас ирэх юм ажлын байр ахын тийм. Ажилангаа бас илүү суралцах. Тэгээд ялангуяа одоо туршлагатай шүүгчийн удирдлагуудаар тэр хүн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх нэг бол тухайн хуульчид бол мэргэжлэр ахин твших одоо маш их өргөн боломж гэсэн үг. За энэ болохоор 21 оны хуулиар шинэ тутам бий болсон ажлын байрууд учраас одоо төгсөж байгаа хүүхдүүдэд бас давуу тал үүсэж байгаа байхгүй юу? Одоо яг энэ чиглэлээр бэлтгэгдсэн бэлэн одоо мэргэжлийн болсон хүчин Монголд байхгүй байхад одоо энэ одоо шинээр бий болж байгаа ажлууд гэсэн үг. За улсын дэд шүүхээс тайлбар гаргад имиж байгаа тийм нөгөө тодорхой хуулийн залтыг тайлбар гэдэг нөгөө аль бисний тайлбар гаргадаг байхгүй энэ хуулийн залтыг ингэж ойлгоно гэдэг маргаантай хэрэглээд байгаа зүйлүүдээр тайлбар гаргадаг. За мөн улсын дэд шүүхээс гарч байгаа бүх шийдвэрүүд өөрөө цаанаа ямар нэгэн жишгийг тогтоодог. Өөрөөр хэлбэл анхан давхан шүүхийн шатанд шийдвэрлэгдээгүй магадгүй тэр шүүгчийн ур чадвар тутсан тийм ийм юм байлаа гэхэд эцсийн шийдвэр гаргаж байгаа шатандаа тэрийг засаад хамгийн одоо зөв оновчлог болгох шаардлага үүсдэг учраас дээд шүүхтэр ийм их судалгаа шинжилгээний хэрэгцээ шаардлага гарч ирдэг л дээ. Дээд шүүхийг нэг хуршгүн оргилч юм шиг эсвэл асар их туршлагатай аль болох настай хуульчид ажилладаг байх гэж төсөөлөл бол байдаг тийм ялангуяа гэтэл бол залуучууд бас маш их боломж хуулийн хүрээнд нээж өгсөн юм байна гэж ингэж харж байна. Ер нь одоо энэ хууль хэрэгжснээс хойш жишээлбэл энэ шүүгчийн туслах судлаач гэдэг орон тоон дээр ажиллаж байгаа эрх зүйчд хэр одоо нөгөө эрэлтээ хангаж чадж байна те судалгааны ажлыг хэр чанартай хийж байна. Шууд магадгүй оюутны ширээн дээрээс гараад ирсэн учраас яг судалгааны ажил хийх талдаа бас туршлага багтай байж болох юм. Энэ дээр дээч шүүх ямар тусалцаа үзүүлэн хамтарч ажиллах юм бэ? Мэдээч шүүгчээр ажлыг гэвэл олон жилийн туршлага одоо голдуул анхан давхын шатны шатандаа
өндөр мэдлэг чадвар эзэмшсэн туршлага шүүгч нар шалгалтаа өгөөд ингээд шалгуураа ангаад улсын дэд шүүхэд орж ирдэг. Тэдгээрт одоо ажлаа хэвээ явуулахад тусалцаа үзүүлдэг манай тамгын газрын одоо нарийн бичгийн дарга тий шүүгчийн шүүн туслахын туслах за саяны хэлсэн дээр судалгаан дээр нь туслаг судлаач нар гэмт энэ ажлын байрнууд бол тусгастаа өрин гэсэн шаардлагатай. Тэгээд энэ ер нь мэдээж Монголд одоо аль ч салбарт одоо чадвартлаг мэдлэгтэй болсон хүчний асуудал өөрөө хамгийн чухал үүдэг тухайн орны байгууллагын хөгжлийн асуудал шүү дээ. Хүний нөөцийн хөгжил гэдэг бол тийм учраас бид оюутнуудыг дадлага хийлгэх байдлаар таньж мэдхтэй тэр хүүхдүүдэд чиг баримжаа олгох ер нь шүүхэд ажиллахын тулд ийм мэдлэг чадварыг эзэмших ёстой юм байна шүү гэдгийг ойлгуулах. За тэгээд одоо манайх дэд шүүхтэр байнгын танилцуулах тийм нээлттэй үйл боломжуудыг олгоцсон байдаг. За ер нь анги хамтлагаараа ингээд санал тавиад манай тамгын газар санд бол бид нар шүүх хуралтайгаа ажиглагчаар оруулна, танилцуулна, шүүхийнхаа үйл ажиллагааг тайлбарлаж өгнө. Бүр цаашлаад шүүгч нартайгаа бас уулзуулаад асууж одоо хариулт авах боломжийг бас олгоо тий. Энэ байдлаар үйл ажиллагаа бид нарыг таниулдаг. Тэгээ хүүхдүүд магадгүй одоо хаалттай гэсэн ойлголтын дор тэр хүүхэд ирээдүйд одоо энэ Монголынхаа хууль зүйн хуулийн салбаруудад дутуу ойлголттой тийм ээ бас шүүхт ажиллах боломжгүй байна гэсэн ойлголттой бол харамсалтай шүү дээ. Тэгэхээр бүгд одоо нээлттэй сонгож шалгуулалтаар явдаг хинч одоо тэнд өөрийнхөө одоо хүч мэдлэг оюуныг сорих боломжтой шүү гэдэг ойлголтыг өгч хүүхдүүдэд бас сэтгэл үнэмшил төрүүлэх тийм энэ үнэн зөв мэдээлэлээр хангах их чухал юм байна гэж бид сүүлийн үед энэ тал дээр их анхаарч байгаа. Сүүлийн үед бас шүүх нөгөө нэг нээлттэй байхаар ажиллаж байгаа нэг зохицуулалт нь юун дээр харагдаж байна вэ гэхлээр бага насны хүүхдийн хохирсон гэмт хэрэг эсвэл төрийн нууцтай холбоотой гэмт хэрэгээс бусад тохиолдолд шийдвэрлэж байгаа одоо шүүх хуралдаануудыг шууд дамжуулж байгаа тийм хүмүүс одоо өсвөл ингээ ороод харж байна. Ер нь шүүгч юу ярьж байгаа, хохирогч юу ярьж байгаа, улсын яллагч юу ярьж байгаа, хариуцагч юу ярьж байгаа ингээд бүгдийг ингээ харж байгаад өөрийнхөө магадгүй тэндээс дүнэлтэйгээ тэгээ шүүхийн шийдвэрийг уншаад ингээд энэ анхандаа хэрэгчэд жоохон төвхтэй байгаа зү техникийн хувьд ч тэр ер нь нэлээд хөндөрлөд байгаа. Энэ асуудлуудаа ер нь шийдэж зэгцлээд явж байгаа юу? Тийм, шийдвэрлээд энэ хуулинд орохын өмнө бас дээд шүүхийн асуудлыг нийт шүүхийн хуралдаанаар хэлэлцсэн. Тэгээ яагаад одоо нээлттэй байдал дээр бид нар одоо шүүх өрөөл хаахыг хүсэж байгаа юм уу тий? Гэтэл үгүй. Хэргийн нэг оролцогч одоо хаалттай хийнэ л гэдэг хүсэлт гаргачих тэр хурал тэрчгтэй хаалттай явагдахаас өөр аргагүй нөхцөл байдал дээр шүүх өөрөө одоо нээлттэй байх гэж оролдож исэн байхгүй юм. Тэгээд ийм учраас энэ хуулийн яг заалтуудад ингэж заасан байна. Хуулинд нь ингэж заасан байна гэдэг имийг бид өөрсдөө одоо улсын дэд шүүхийн нэг шүүгч хурлаараа за энийг ингэж өөрчилж шүүх даяараа бодлого гаргаад ер нь бид нар нээлттэй ажиллая гэдэг. Ингээд хууль зүйн байнгын ороо тухайн үед бас энэ асуудлыг их шуурхай авч үзсэн л дээ. Тэгээд хууль санаачлагч нарт бас энэ хуулийн төсөл энэ гарцаагүй цаг үе болсон гэдэг дээр бол шуурхай ажиллаа. Тэгээд өнгөрсөн хавар шүүхийн захимжилтын асуудал болон энэ шүүх хуралдааны шууд дамжуулалт эртд байдлыг хангахтай холбоотой зарчмын одоо том өөрчлөлт хийгдээ. Тэгээд бид нар энэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажиллаа хийгээд өөрөөр хэлбэл нөгөө эфир болон бэлтгэх тэгэл тоног техник дамжуулалтын асуудлуудыг шийдвэрлээд ингээд 25 оны 1 сарын 1-ээс бол улсын дэд шүүхийн бүх одоо хяналтын шатны шүүх хуралдаанд бүгд нээлттэй болсон. Тэгээ одоо шууд дамжуулалт явж байгаа. Нэмээд бид нар сошиал фэйсбүүкээр давхар дамжуулаад өгчдөг. Тэгээ захим утсандаа байршуулцдаг юм болсон ба. За анханд авах шатны шүүхүүд бол хуулинд заахтаа авилгын гэмтэргийг бол заавал дамжуулна гэж заасан байж. Бусад нээлттэй хурлаа санаачлагаар дамжуулчих болно. Хурал бол тэнд нээлттэй л явагдаж байгаа. Авилгын гэмтэргүүд бол одоо байнга одоо шууд дамжуулалтаар явагдаж байгаа анхны давхын хэрэгүүд ч одоо 22 дугаар зөвлөлийн бүлэг гэмтэрэг байгаа шүү дээ. Энэ бүгд дамжуулалттай шууд дамжуулалттай явагдаж байгаа. Хэрэв магадгүй таны сайн ярьдаг шүүх өөрөө нээлттэй байх ирмэлзэлтэй байгаа хэдий ч шүүх хуралдаанд оролцож байгаа нэг тал л энэ хурлыг хаалттай явуулъя гэд. Магадгүй тэнд гэр бүлийн те хүчирхийллийн хохирогч байвал эсвэл бол ямар нэгэн байдлаар хүнд амьдрал ба юу өсдөх болтох өөрийнх нь нэр хүнтэй холбоотой асуудал яригдах учраас хаалттай явуулъя төсөлд гарвал тэр хуралдаан бол
хаалт нээлттэй явах боломжгүй хэвээрээ юу? Саяны өрж хэлсэн тэр төрийн нууц болон бага насны хүүхэд оролцож байгаа хуулинд бүр хаалттай заавал байна гэж заасан хэрэгүүдээр бол уусаа хаалттай явна. Зарим тохиолдолд бол одоо саяны хэлсэн тэр эмзэг нөхцөл байдлууд үүсэх юм бол тий олон нийтэд бас одоо зохимж зохисгүй тий нэлт ийм одоо тохиолдолд бол хүсэлт гаргах хэрэг нь бол нэлттэй байгаа л да. Тий. Гэхдээ тэрийг шүүгч өөрөө авч үзээд нээлттэй явуулнаа гэд нээлттэй явуулах хэрэг нь шүүхэд олгосноор л давуу тал нь байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл шүүхийн санаачлагаар одоо үндэслэлгүйгээр хаалттай явуулахаач одоо нуух боломжгүй болж байгаа гэсэн үг. Таны ярин цай гарч ийн шүүх өөрөө нээлттэй байх сонирхолтой байсан гэж тийм. Гэтэл хүмүүс ойлгохдоо шүүх нээлттэй байх дургүй юм байна гэж ойлгоодсэн. Шүүх энэ хоёр зөрчилдөд байгаа шүүх нээлттэй байх яагаад илүү сайн гэж үзэж байгаа юм бэ? Шүүх нээлттэй байж шүүхэд итгэл гэдэг зүйл хаалттай хаалганы цаана юу ч болж байгаа билээ гэдэг хардлага сэрлэг бол угаасаа байдаг тийм ээ. Тэгэхээр одоо нээлттэй энэ дээр бол мэдээж шүүгч нар одоо 500 гаруй шийдвэр гаргаж одоо шүүгч нар чинь өөрөө л 100% өөрийнхөө шийдвэрийг хариуцаж байгаа шүү дээ. Тэр утгаараа мэдээж бүгдээрийнх нь санаа бодол нийлэх хэсгийг бол мэдэхгүй. Ер нь бол дийлэнх нь одоо нээлттэй байх нь зүйтэй юм байна. Ялангуяа дээд шүүх бол энэ нээлттэй элтод байдлыг талтал одоо бодлогоо гаргачихж байгаа гэсэн үг. Тэгээд одоо хуулинд орчхоор зэрэг хуулиа хэрэгжүүлээд яаж одоо илүү үр дүнтэйгээр одоо энэ нээлттэй байдлаа одоо иргэндээ хүргэх вэ гэдэг дээр бол одоо цаашаа мэдээ засан сайжруулах юм байгаа. Магадгүй одоо ингээ явцад давхар бас нөгөө оролцогчдын эрхийн асуудлууд бас хөндөглөө тэр зүгээсээ одоо ямар ч одоо шаардлагагүй зүйл дээр бид нар хэтэрхий их нээлттэй байдал ингэснээр эсрэг сөрөг даавар гэдэг юм яригдах юм зүйл байна л да. Олон хүний санаа бодол. Гэхдээ бол шүүх нээлттэй байгаа нь өнөөдрийн байдлаар бол шүүхт итгэлийг нэмэгдүүлж байгаа гэж бодож байгаа. Ер нь шүүхэд итгэл гэдэг өөрөө маш чухал л да. Иргэд өөрөө шүүхэд хандъя, шүүхээр шийдвэрлүүлээ гэдэг хандлага байгаа нөхцөлд энэ өөрөө нийгэмд бас төрд итгэл тэгээд тодорхой асуудал дээр эмх замбраагүй өөрийн шүүхийн бус аргаар тийм ээ янз бүрийн одоо өшөө ханзангийн сэтэл ч юм уу ийм одоо хэлбэрүүдээр биенээсээ одоо хүний эрх зөрчил энэ асуудлууд чи эргээд маш их сөрөг үр дагавартай л да. Одоо дэлхийд дээр шүүхийн тогтолцоо ингээ шүүгт итгэл байхгүй улс орнууд бол энийгээ босгоно гэдэг бол маш хүнд. Гэтэл Монголд бол шүүгт итгэл 50-аас дээш байна гэдэг бол энэ бас доктортой шүүгт хандна гэдээ явж байна гэдэг мэдээ маань өөрөө зөв одоо дэлхийн улс орнуудын хувьд бол хамгийн одоо чухалчилдаг ойлголт зүйл л дээ. Альва шатны шүүхээс гарсан шийдвэрийг ялангуяа хүмүүс өөр ойлгодог. Хуульчид ч өөр тайлбарладаг. Тэгэхээр шүүх гаргасан шийдвэрээ тайлбарлаж явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол одоо жишээлбэл өөр тайлбарлаад ялангуяа одоо Facebook дээр те нэг хуульч гэдэг нэртэй аккаунт байлаа гэх тэр хүний өнцгөөс тайлбарлаад дахиад нэг өөр хуульч гэдэг аккаунттай хүн байлаа гэх бас нэг өөр өнцгөөс нь тайлбарлаад дунд нь юу харагддаг вэ гэхээр шүүх хуулийг буруу хэрэгэлсэн юм шүү. Эсвэл бол шүүх нөлөөнд автцсан юм шүү гэдэг юм тамаг одоо тэр хуульчийн тайлбарыг дагсан ингээ яваад байдаг. Тэгэхээр шүүх өөрөө нөгөө гарсан шийдвэрийг тайлбарлаж явах нь бас энэ нөгөө нэг зангилааг тайлж байгаа бас нэг алхам гэж хараад байгаа байхгүй. Тэр гарсан шийдвэрийг тайлбарлах одоо энгийн үгээр ялангуяа тий ойлгомжтой байх тал дээр дээч үх яаж анхаарч ажиллаж байгаа юм. Шүүхийн шийдвэр бол хоёрдмол утга байхгүй шүү дээ. Нэг л утгатай байгаа. Одоо шийдвэр юм чинь. Ийм учраас тухайн нөхцөл байдал дээрээ угсаал нэг л хамгийн одоо төгс нэг шийдлийг гаргасан байж байгаа. Энийг тайлбарлах, гуйлах одоо өөр ойлгох оролдлого мэдээж одоо нийгэмд их байдаг. Энийг одоо таслах нэг зөвхөн одоо ойлгомжтой байлгах энэ механизм нь өөрөө шийдвэр гаргасан шүүгч нь өөрөө шийдвэрээ хуулийн заалтуудаар л ингээл яриад ойлгомжгүй байгаа даа биш. Шийдвэрлсэн шүүгч нь ийм учраас ингэж шийдвэрлсэн юм аа гэд иргэнд ойлгомжтой байдлаар товч маш тодорхой шийдвэрээ тайлбарлахын эрх зүйн үндэслэл бүрдсэн. За энийг улсын дэд шүүхээс 21 оны хуулийн дараа ер нь бүх шүүгч нартаа одоо загвар ер нь ингэж тайлбарлах хэрэгтэй гэдэг юм их хүртэл тогтоож сургалт хийж бас одоо манлайлж нэлээд чиглүүлсний үндсэн дээр одоо
нийт шүүхүүд маань тэр олон нийтийн анхаарал татсан, нийтийн эрх ашгийг хүндсэн, эсвэл эрх зүйн ач холбогдолтой за энийг тайлбарлаад танилцуулчих гэсэн шийдвэрүүдээ 3 хоногийн дотор ойлгомжтойгоор энгийн үгээр тайлбарлан хүргэж байгаа. Шүүх одоо ил тод байна, нээлттэй байна гэж жишээлбэл Европын одоо бидний үлгэр шахах дуртай ижил төстэй эрх зүйн одоо тогтолцоотой улсуудын хувьд шүүхийн тогтолцоог бүр нээлттэй байлгадаг. Канада жишээлбэл шүүхийн музей гэх тэ шүүх рүү нэг хүүхдүүд энэ орж идэг. Тэгээ шүүгчийн хувцас нь Санта Клаус ч юм шиг тэ ингээд харахад нэг тийм эерэг. Монгол болохоор арай илүү нөгөө өөр тэ Германы юутай ч гэдэг юм уу тийм харагдаад байдаг. Тэгэхээр шүүх яагаад өөрөө яг ил тод байх хэвээр шүүх гэдэг чинь өөрөө яг ямар өнгө айстэй тэр илэрхийлэл ингээд дагалдаж явах хэвээр Монголын яг онцлог нэг юм бэ. Шүүх өөрөө нөгөө иргэний эрхийн баталгаа шударгасны одоо сүлийн л хан нэрмжтэй тэр утгаараа иргэндээ ойрхон байх, иргэн тэр шүүхтээ итгэжиж шүүхтээ хандаж асуудлаа тавьдаг байх. Энэ бол ер нь хамгийн чухал ойлголт ардчилсан энэ хүмүүл одоо тогтолцоонд ийм учраас шүүх энийгээ одоо иргэдэд ойлгуулж ойрхон байхын тулд янз бүрийн арга хэлбэрүүдийг маш хэрэгжилж байгаа. За энэ түрүүний миний хэлсэн дээр шууд дамжуулж шийдвэр хуралдаанаа одоо шийдвэрээ бас тайлбарлан танилцуулж энэ хэлбэрүүдээс гадна за тэр нөгөө сонгогддог шүүхийн тогтолцоотой улс орнууд бол бүр маш их нээлттэй маркетинг хийдэг л дээ. Одоо таниулах, сурчлах ажлууд. Тэгээ манай хол нөгөө Ором Германы эрх зүйн системтэй учраас илүү албан ёсны мэдээллийн байр суурийг баримталдаг. Гэхдээ тэгж болохгүй гэсэн үг биш. Ер нь манай зарим шүүхүүд одоо жишээлбэл нийслэлийн захиргааны давхрын шүүх, хүүхдэд ээлтэй шүүх гээд хүүхдэд таны саяны хилдэг шиг ингээ ээлтэй байх, энгийн байх те ямар нэгэн айдас одоо ангид байх шүүх гэхээр одоо таны эрхийн баталгааг хамгийн дотны итгэж болох ийм газар шүү гэдгийг ойлгуулах энэ ажлыг бол тэднийх бол маш сайн хийж байгаа. Ер нь манай дүүргийн шүүхүүд бас хийдэг. Яг тэгвэл захын дүүргүү хорооллуудаар эрхийн зөрчигчдөд хамгаалах одоо арга учраа олохгүй ийм тохиолдлууд маш их байгаа. Тэгээд манайх сая дэд шүүхээс нэлээд хэдэн юуны одоо хэлбэр ажиллагааны шүүх гэдэг байгаа шүү дээ. Энэний иргэний чиглэлээр одоо бага үнийн дүнтэй эргүүд дээр 20 гаруй загвар батлаад өгсөн. Тэрийг одоо шууд очиод нөхөж бичээл шүүхтэр шүүхэд ханд чинь одоо өмгөөлөгчийн тусал заах шаардлагагүй жижиг зүйлүүд дээр тийм ээ ойлгомжтой тий одоо хөлбөр хэлсний хэмжээг дагаад нэмэгдээд явдаг байгаа л да. Тэгэхээр ийм зүйлүүд төр гэхэд тийм амар болгосон. Одоо бидний хийх гэж байгаа цаашдаа хийх гэж байгаа зүйл бол энэ хэмэл оюун ухааныг нэвтрүүлэх. Өөрөөр хэлбэл тэндээс одоо иргэн илүү хэлбэр үйлчилгээ авах. Шүүгч өөрөө шийдвэр гаргахдаа түрүүний хэлсэн олон туслахуудаар одоо туслахгүй л 20-30 хоногийн дотор тэр олон шийдвэрүүд тэр олон улсуудын жишгийг судлахад хэцүү шттэ. Тэгэхээр тэрийгээ илүү нөгөө технологижуулаад богино хугацаанд энэ судалгаа хийх бэлэн баазуудыг ажилуулах тийм ээ. Ийм дэвшилтэд технологиудыг бид нар эрэлхийлж байгаа. За мөн одоо иргэн өөрөө шууд одоо манай платформ руу ороод шүүхийн платформ руу ороод одоо цахимаар шууд төсөлтэй гаргацдаг байх зайнаас те саяны хэлсэн одоо дээд шүүхээс баталсан тэр маягтуудыг зөв бөглөөд явахад тэгээд баримтаа утсан дээрээсээ хатаач хийгээл ингээд шүүхт хандчихдаг ийм хялбар байх одоо нөхцлүүдийг бид бүрдүүлж ажиллаж байгаа л да. Одоо шууд ингэж болж байгаа юу? Сайн ярьсан шийдлүүд эсвэл ажил болохоор арай хугацаа одоо шууд програмаар ороод нээлттэй одоо шүүхт хандах ийм систем бол арай дутагдaltaй байгаа. Тэгэхээр юуны шүүх дээр өөрөө явж очиод бид нар бэлэн одоо компьютер принтерийг тавиад өгсөн. Тэнд байгаа маягтуудыг яаж бөглөх заавар нэж байгаа. Тэрийг харж агаад тэр бага үнийн дүнтэй хэмжлэлээ шууд газар дээр нь бөглөөд шүүхтээ өгчих ийм боломжийг бүрдүүлсэн байна. За та бүхэн ярилцах цаг дууссан байна. Таны цаашдын ажил амжилтсэ. Баярлалаа. За бүхэн ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ өнөөдөр үзэгч та бүхэнтэй улсын дээд шүүхийн хамгийн газрын дарга заяа дэлгэр уулзаж ярилцлаа. За бид шүүхийн ил тод байдлын тухай олон цагийн асуудлаар өнөөдөр ярилцлаа. За баярлалаа. Анхаарлаа та бүхэндээ баярлалаа бид. За хөтөлбөртөө хамтаа үзэгч та манай студид боловсрол шинжилгээ ухааны яамны Үзэгчдээ хэлээс